Сайн байцгаана уу? Австралид Монгол гэр бүл хуудасанд ирж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Австри улсад төрсөн, за төрсний дараа хүүхдтэйгээ амьдрахад ямар байгаа талаар, за мөн ээжүүд бидэрт хамгийн их тулгамддаг сэдвүүдийн нэг бол хүүхдээ эсрэг минь сайн өсгөж хүмүүжүүлэхийн тулд гэртээ байх үед санхүүгийн бэрхшээлүүд тулгардаг. Энэ зүйлсийг Австри улс хэрхэн шийдэж байгаа талаар хуваалцгаалаа. За эхлээд юм түрүүнд хүүхдээ төрүүлээд ингэртэй тэрвэрх мөч үгээр илшгүүд гайхамшигтай өмдөж байсан. Ээжүүд бидний хувьд бол тэгээд энэхүү зүйлсийн дараагаар 3 хоног эмнэлэгт байсан. Тэгээд эмнэлгээс 3 хоногийн дараа гараад гэртээ ирсэн. За тэгээд гэртээ ирсний дараа нуучтай хариулга орсондоо шаардлагаас нь бууд учиртай, за гэзний дөрөнгө нь багс учиртай, ингүүл учиртай, тэгвэл учиртай хариулт явж байна. Тэгээд Австри улсад хүүхдээ төрүүлээд амьдарч явах хугацаанд хүүхдтэйгээ хамт гадуур явхад үнэхээр тохиромжтой юм байна гэж надад санагддаг. За тэрэн дээрээ тавиад Австри вэний айлч үзэг татсан. Засмал замтай, за ихэвчлэн засмал замууд нь ер нь дэгэн дагон ч юм уу ингээ шороо мороо босоол ингээд ахад цөөлгүүгээр ингээд явж болно. Тэгээд за зарим газрууд нь одоо жишээлбэл Хатан хаан Сисигийн ордон ч юм уу те энэ газар жишээлбэл ингээд засмал замгүй одоо шорон зам байсан. За бусад ер нь ихэнх газрууд ер нь миний хайч үзэг татсан засмал замуудтай учраас тэрэгтэй явхад маш тохиромжтой. Би одоо ирчээд нэг ч эцэг их хүүхдээ ингээд тэрэггүйгээр тэрврээ явж байгаа эцэг их ч юм уу хараагүй байна. Яг хаасайгүй дана тэрэгтэй нь түрээ явхад тохиромжтой. Байшин барилгууд, за нийтийн тээвэр зүйлсүүдэд ороход ихэвчлэн одоо лифт байгаа. Тэгээд тэрэгтэй орох зорилттой. За нийтийн тээврийн хувьд болохоор метро, автобус, Страсбан бүх зүйлүүд нь тэрэгтэй ороод хүүхдтэйгээ суух зорилтын суудлууд хэсгүүдтэй байгаа. За мөн зарим шопинг моллууд, томьёо уралдааны төвүүд нь тустай хүүхдтэйгээ явж байгаа ээжүүдээс зориулсан baby lounge өрөөнүүдийг гаргасан их тохиромжтой санагддаг. За хүүхдтэйгээ шопинг хийгээ явж байгаад гэр бүлээр цаг гаргаж явж байгаа тэр өрөөнд ороод хүүхдийнхаа памперсыг солиод за хүүхдээ хөхүүлэх тусдаа сандал тавьчихсан. За зарим тохиолдолд арай том хүүхдүүдэд телевиз тавиад ингээд тоглоомын хэсгүүдийг шийдээд өгчихсөн. За тийм болохоор хүүхдтэй санаа тавих, гадуур хамт явхад айгүй тохиромжтой санагдаж байгаа. За тэгээд анх дурдсанчлан Австри улсад төрсэн ээжүүд аль биесны оршин суух зөвшөөрөлттэй мөн гэрийн хаягтай тохиолдолд хүүхд харж байгаа декретийн хугацаанд 1-3 жилийн хугацаанд та өөрөө сонголтоор за 400 евроогоос 2000 евро хүртэлх мөнгө сар болгон авах боломжтой. За энийг та өөрөө их хугацаанд хэдий хэмжээний мөнгө авах вэ гэдгээр сонгоод таны нөхцөл байдалд тааруулаад анкет бүглөөд авнаа. За хүүхдийн гэж төрсэн ихэнх хүүхдүүд Австри улсад төрсэн ихэнх хүүхдүүд маань 200 орчим евро сар бүр авж байгаа. Зөвхөн энэ улсад байгаа гой сайхан зүйлүүдийг хуваалцахаас гадна Монгол улс маань үнэхээр яг энэ дотор хүүхдүүдлөө чиглэсэн, за эрүүл мэндийн салбарлуу чиглэсэн, ээжүүдлөө чиглэсэн бодлого боловсруулалт дээр илүү их анхаараасай гэж хүссэндээ энэ хүү бичлэгийг хуваалцаж байна. Тэгээд дараагийн бичлэгүүдээрээ Австри улсад жиргэсний хяналтанд орсон түүх болон төр хэмжээ олсон, за төрөх процесс болон бусад хэрэгцээтэй зүйлүүдийг цуврал болгоно. Мөн өнөөдрийн ярьсан зүйлүүд дотроос зарим зүйлүүдийг дэлгэрүүлээд бас ярих баха. Тийм болохоор та бүхэн дараагийн бичлэгүүдтэй хамт байгаарай. Баярлалаа.